дэмжихэд хэцүү, дэмжихгүй байхад бүрч хэцүү ийм асуудлыг оруулж ирж байна л д. Шатхуун түлш нийлүүлэлт хүнд байна уу? Хүнд байна. Бүгдээрээ л мэдж байгаа. Тэгээ энэ хуульчин бол аж ахуй нэгж байгууллагуудад ер нь бол давуу байдал үүсгэж байгаа л хууль шүү дээ. Хөнгөлөлтөө зээл олгох гэж байна. Их усүр бий болгох гэж байна. За маа чи эргэлтийн хөрөнгө аваа. Маа чи одоо хөнгөлөлтөө зээл аваад одоо саваа бариа, нөөц саваа барь. Маа чи одоо хэмжих ямар одоо төхөөрөмжүүдийг шинээр авах хэвээр энэ стандартыг яаж нийлүүлэх хэвээр энийг одоо аваа гэж шатхуун түгээгч гэдэг юм уу одоо энэ компаниудад л давуу байдал үүсгэж штий ер нь бол. Ийм ч учраас Монгол банк бид нар өөрсдөө энийг одоо зохион байгуулж болохгүй. Тусгайлсан хууль их хурлаар гаргаа гэдэг байдлыг одоо шаардаж тийм ээ одоо хүсэлт гаргаж бид энэ хуулийн төслийг хилцээд байна. 31 он хүртэл арай удаан биш үү? 2 жилээрээ байгаад тэгээд нэг шаардлагатай бол сунгадаг ч юм уу, 1 жилээрээ байгаад сунгадаг ч юм уу, нэг ийм асуудлаар хандаж болоогүй юу? 5 жилийн хугацаанд эдгээр одоо байгууллагуудад давуу байдал үүсгэх гэдэг юм л да. Тэгэхээр өөрөө энэ хэр зохистой би бол одоо тухайн одоо компаниудыг нийгтийн айхтар хүндрэлд ордог маш хүнд одоо аж ахуй нэгжүүд гэж уг нь бол бодохгүй байгаа. Маш их ашиг олдог шүү дээ. Ер нь бол одоо тухайн эзэмшигчдийг ч харахад, гэр бүлийг нь ч харахад, хэрэглээг нь ч харахад нийгтийн айхтар харин ч ашигаа өөртөө илүү аваад идэг болохоос биш одоо яг компанид хөрөнгө оруулалт юм үгүй мө гэдгийг бол бас асуух ёстой асуулт бол мөн болоо гэж бодож байна. За энэ ч яг одоо ингээд давуу байдал үүсгээд баталт юм байж. Түлш доктортой нийлүүлэх нөгөө гэрээ Монгол улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол улсын засгийн газар болон Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хилэлцээрийг сойрхон батлах асуудал орхигдсон байгаа. 4 сард орж ирсэн хос гэрээ шүү гэдгийг бол одоо Оросын холбооны улсаас сануулж 2 гэрээг одоо оруулж ирээд нэгийг бид нар батлаад нэгийг нь бол одоо батлахгүй гэдгийгээ суудсан байгаа. Гэтэл хосоороо байж иж хүчин төгөлдөр шүү гэдгийг одоо Оросын холбооны улсын зүгээс байнга сануулж хэлж байгаа. Тэгэд Монгол улс өөрийнхөө дотоодынхоо энэ асуудлаа одоо бас шийдвэрлээд орчуулгын алдаа байсан бол үнийгээ засаж залруулаа. За бас ямар асуудал байна вэ гэдгийг бас шийдвэрлээд ингээс хоёрхан батлаж эцэслэх одоо үүргээ хүлээн үү гэдгийг бүтэн жилийн хугацаанд одоо сануулсан. Пүрэвдорч гишүүнтэй хамт бид бас Оросын холбооны улсад ажлын айлчлал бас хийхэд улсын их хурлынх нь одоо дүүмийн дарга нь засгийн газрын одоо тэргүүн нь бүгдээрээ л энэ асуудлыг хэлж ийлээ шүү дээ. Амар Исхалан улсын их хурлын дарга Швейцарт парламентын холбооны одоо бас уулзалтанд оролцоход бас л Матвиенко яг энэ асуудлыг хэлж ирсэн. Тэгээ энэ гэрээгээ яагаад сойрхон батлах асуудлыг оруулж ирэхгүй ингээд удаад байна вэ? 2-7 хоногийн өмнө саналаа явуулсан гэсэн одоо тэгээд санал хариу ирсэн үү? Чуулган хаалаад амжсан юм сайдаа. Тэгээ одоо ингээд 3 сар хүртэл дахиад гацх уу? Бид нар хэлсэн үгэндээ хүрч чадахгүй байна гэд Оросын холбооны улсаас манай дотоод асуудал хүнд байна. Энэ доктортой түлш нийлүүлэх гэрээ угаасаа танах одоо хос гэрээгээ сойрхон батлаагүй юм чи бид нар одоо үүргээ хүлээхгүй бас одоо бид нар өөрсдөө бодлоо гэсэн асуудал дэвшүүлвэл яах вэ? Ямар ажил хийгдэж байна вэ? Хэр удах вэ? За давуу байдлын тухайд бол энэ бид нар 100% гаднаас хамааралтай байгаа юм аа. За тэгээд түрүүн бас сайн зөрөг гишүүн асууж байгаад нөгөө минут амжсангүй газрын тосны боловсруулах үйлдвэр маань 28 онд ашиглалтанд орно. Ашиглалтанд ороод бид одоогийн өсөн нэмэгдэж байгаа хэрэглээнийхээ байдлыг харахад бол 50%-ийг нь хэрэглээнийхээ 50%-ийг тэр үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах чадaltaй болох юм. Тэгээд дахиад бас үлдсэн 50%-ийг нь бид нэр гадны их усүрээс авдаг болж байгаа учраас аль болох дотоодын импортлагч компаниудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж хувийн хвшлийн нуруунд дээр одоо хүчин чадлыг нь даах хэмжээнд хүргэж л бид нэр энэ хүнд байдлаас харьцангуй гайгүй гарах юм нөхцөлтөө нэг нөгөө хэлэхэд одоо энэ шатхуун хариуцж байгаа энэ уул уурхайн аж үйлдвэрийн сайд нарын хамгийн том одоо бүгдээрээ л энэ зовлон туулцгаасан байдаг. Бүгд л энэ асуудлыг үүсгэсэн байдаг. Тэгээд 31 он хүртэл гэдэг 5 жил гэдэг бол бидний импортын 95%-ийг
Оросын холбооны улс хойд хөрш маань одоо нийлүүлдэг. За хойд хөршт маань одоо бас нөхцөл байдал зарим үед бас бэрхшээлтэй байгаад байгаа. За геополитикийн нөхцөл байдал тогтворж хүртэл бас 5 жил байх юм байна гэсэн одоо олон улсын судлаачдын тооцоолол байгаад байгаа учраас бид 5 жилийн хугацаанд тавьсан. Мэдээж одоо нөхцөл байдал хэвийн болчвол энэ хуулийг хүчингүй болгочиход бол асуудалгүй. За ариун заяа гишүүндээ бол бас маш их талархалтай байгаа. За энэ агаарын хөлгийн түлшний асуудал дээр их анхаарал тавьж ярьж байгаа. Агаарын хөлгийн түлшний асуудал өмнө нь орж ирэхдээ орчуулгын алдаа болон бусад одоо хамт орж ирсэн асуудлуудаас шалтгаалаад яваагүй. За энэ бол хоёр орны төр засгийн хүрээнд агаарын хөлгийн түлшний гэрээнээс гадна Оросын холбооны улсаас Монгол улсад тогтвортойгоор нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээ гэсэн юм хоёр гэрээ нийлсэн одоо юм хос гэрээ юм байна. Тэгээ энэ агаарын хөлшийн түлштэй холбоотой гэрээ нь 8 асуудал чуулганы хуралдааны үеэр их хурлын гишүүд маань банк орооны хуралдааны үеэр гишүүд маань ярьсан. Энэ асуудал дээр одоо ажил авснаас хойш нэлээд эрчимтэй ажиллаад сая Шхабын уулзалтын үеэр Оросын холбооны улсын эрчим хүчний сайд Цивилевтой би одоо хэлэлцээр хийж 8 асуудлын 7 асуудлыг бол Монголын талын томьёоллоор шийдэе. За нэг асуудлыг бол та бүхэн улсын хурлаараа оруулж шийдэж өгөөч гэдэг юм хүсэл тавьсан. Ингээд манайхаа одоо ажлын хэсгүүд ажиллаад одоо 12 хоногийн өмнө 11 12 хоногийн өмнө эцсийн байдлаар томьёоллоо онлайнаар тохиролцоод Оросын холбооны улсын эрчим хүчний яам руу явуулсан. Өчигдөр би Оросын холбооны улсаас Монгол улс суух элчин сайттай уулзаж энэ одоо гэрээний төслийг яаралтай баталгаажуулж ирүүлээч. Чуулган завсарлахаас өмнө би бас энэ агаарын хөлгийн түлшний хилцээрийг чуулганд оруулмаар байна гэдэг хүсэлтэй тавьсан явж байгаа. Тэгээ энэ хилцээр бол чуулганд удахгүй орж ирнэ. За бид бол бэлтгэл ажлаа хангацсан байна. Оросын холбооны улсаас баталгаажуулж ирэхийг хүлээж байгаа. Ер нь бид хүнээс хамааралтай байгаагаа хүлээн зөвшөөрөөд аль болох үндэснийхээ аюулгүй байдлыг бас хангах тал дээр нь ажиллахгүй бол Дандины сайдаа одоо хөдөө суманд нэг ялангуяа ямар хэцүү байгаа вэ? Нөхцөл байдал ер нь ямар байна вэ? Нөөц хэд хоног байна уу? Одоо өшөө юунд анхаарах уу? Эсвэл одоо иргэдийг бас тайван байхыг одоо уриалах уу? Одоо ямар асуудлууд байх уу гэдгийг бас нэг тодорхой хэлж өгөөч. Дээрээс нь 2028 оноос манай Монгол улс чи ер нь Оросын холбооны улс өөрсдөө дотооддоо хэрэгэлдэггүй түлшийг авдсан шүү дээ. Тэгээ 28 оноос тэр одоо түлшийг бүр үйлдвэрлэхэ болж байгаа. Болно. Тэгэхээр бид нар аргагүй ихэнд евро стандарт руу шилжинэ. За энэ цаг үед яг одоо энэ компаниудад давуу байдал олгоод байгаа ач тусыг тухайд одоо компаниуд нь одоо бодох ёстой шүү гэдгийг таад хэлцээртээ одоо бас оруулах хэрэгтэй шүү. Гинт үн. За одоо орон нутгуудын нөхцөл байдал бол бас зарим үед бэрхшээлтэй байна, зарим үед байгаагүй байна. За дижитал түлшний хувьд бол бид нэг 12 хоногийн нөөцтэй, А92 автобензиний хувьд бол нэг 10 орчим хоногийн нөөцтэй явж байна. Оросын холбооны улсаас бидэнд одоо маш одоо амлсан ёсороо хангалттай нийлүүлж байна. Эрчимтэйгээр нийлүүлэлт явагдаж байгаа. Дизель түлшний тухайд бол одоо бас бөөний худалдаа руугаа аж ахуй нэгжүүд маань хэтэрхий түлхүү анхаарч жижиглэнгийн худалдаад бага анхаарсан асуудал үүссэн. Өнгөрсөн нэг өдөр аж үйлдвэр эрс баялагын сайдын зөвлөлийн хурал хийж аж ахуй нэгжүүдэд хугацаатай үүрэг одоо өгсөний үр дүнд өнөөдөр өглөөний байдлаар бүхий сумдад бол хүрсэн байгаа. За нийт хэрэглээний маань одоо үндсэндээ евро түлш 40% хангаж байна. Ариун заяа гишүүн бас үннийг хэлж байна. Ер нь биднийг Оросын холбооны улс болон бүгд найрамд хятад улсаас евро стандарт руу шилжээ гэдэг шаардлагыг удаа дараа тавьдаг. Бид одоо евро 2 стандарттай явж байгаа. Тий, евро стандарт бол яг ийм юм байгаамаа. Одоо нин үгүй хэлэхэд ангарские үйлдвэр болон яйские үйлдвэр гэсэн хоёр үйлдвэрлэл нэг жоохоо үйлдвэрлэж байгаа. Монгол улс л ер нь авч байгаа. 60 мянган тонн А92 автобензин тэнцэнээс авдаг, тогтмол үнээр авдаг. Энэ евро 2 стандарт их. За энэ хоёр үйлдвэр ер нь цаашдаа евро 5 стандарт руу шилжинэ. За бүгд найрамд хятад ард улс бүр евро 6 руу шилжчихсэн байна. Тэгээ одоо бол бид нэр нэг үгүй хэлэхэд шатхууны маань одоо бас одоогийн байдлаар 12 сард орж ирж байгаа нийт шатхууны дизель түлшний 40% нь евро стандарт руу байна. Улаанбаатар хот 2027 он гэхэд евро стандарт руу шилжинэ гэж байгаа. Энэ евро 5 стандарт гэдэг байгаагийн гол шалтгаан бол нэгдүгээрт машин тэргэн дээлтэй, хоёрдугаар байгаль орчин дээлтэй, хамгийн чухал нь хүний эрүүл мэндэд дээлтэй ийм л стандартын 2000 дахин одоо илүү одоо хөхрийн хүчлийн хэмжээ нь бага ийм л одоо шатхуун л та. Тэгээ бид нар олон улсын жишг рүү явахаас өөр